Архитектор нь байшингийн зураг төслийг гаргахын тулд 100 гаруй анги үзэж, Ап Каноны Том болон Эллинор хамтдаа амьдардаг байсан хөөрдөн өнгөлөг байшин 2011 онд бодитоор баригдсан. Тус байшин нь болохоор нисдэг тавагшаа харагддаг бөгөөд дотор нь тавилга, чимэглэлүүд нь хүүхлийн киноноос бараг ялгаа байхгүй шахам. Стил хотын ойролцоо жинхэнэ цасан цагааны үлгэрийн хэм маягт баригдсан. За тэгээд та энэ газартай ойрхон байсан бол та энэ байшинд зураг даруулах хүслээ. Энэ жоо сонин сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би хүүхэд байхдаа хүүхэлдэйн кинонд ирэх байшинд амьдрахыг маш хүсдэг байсан. Гэхдээ за ядаж амьдрдаггүй маа гэж яг бодит дээр оршдог байсан бол ямар харагдах байсан болоо гэж маш их боддог байсан байхгүй юу. Гэхдээ би бас ганцаараа ингэж боддоггүй байх. Гэхдээ үүндээ бага наснд үзчихсэн хүүхэлдэйн киноноос санаа аваад яг бодит амьдрал дээр байшин барьсан маш олон хүмүүс байдаг юм байна. Тэгээд өнөөдрийнхөө дугаар дээр бид хамтдаа бодит амьдрал дээр 10 гоё байшин хамтдаа мэдж авах болно. За тэгээ бидний маш сонирхолтой байшингууд хүлээж байна. Хэдүүлээ бэлсгэндээ орохоос өмнө хэрвээ та лайка дараагүй дараад хэрвээ та subscribe дараагүй бол subscribe дарж дэмжигээ битгий мартаарай. За энэ бичлэгийг бэлтэн хүргэж байгаа юм шүү. Намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Хамтдаа бичлэгэндээ цогцгоё. За 10 дахь нь болохоор Simpson-ы гэрийн байна. Марк, Лиза, Хемор, Барт, Мегнерийн 742 Evergreen хаягтай тэдний байшин бол одоо хүүхлийн кино үзэгчдийн хувьд бол домог болсон байшин. 1997 онд Fox, Percy, Call of Fifth Man-аар хамтран 120 мянган $1 өртгөөр энэ байшин бодитоор барьсан бөгөөд уралдааны шагнал болгож өгч байсан байна. 2200 квадрат фут хэмжээтэй 4 унтлахын өрөөтэй. Архитектор нь байшингийн зураг төслийг гаргахын тулд 100 гаруй анги үзэж, өрөөний зохион байгуулалт, дотоод засалт, мөн дэсэн жижиг сажиг бүх зүйлийг нь судалж бүтээсэн байна. За мэдээж архитектур нь бол үүнийг бүтээж явахдаа бол маш их хөгжилтэй байсан гэж бол урддаг. Байшинд 1500 гаруй Simpsonтой холбоотой эд зүйлсүүд байрлуулсан. Бартийн модон байшин арын хашааны BBQ хүртэл яг хөдөөрөлгөж шийсэн байна. 15 сая оролцогчдын дундаас Kentucky мужийн тэтгэврт гарсан үйлдвэрийн ажилтан энэ байшин хөгжсөн ч байшинг авахын оронд $75 мянган мөнгөн шагналыг сонгосон. Мэдээж энэ үйл явдлыг харангуул 90 тонны хүмүүс бол тэр хүнийг бол Simpson-ы гэрээ талаар юу ч мэдэхгүй гэж юу дүгнсэн байна. Дараа нь уг байшныг бол засварлаад Simpson-той холбоотой бүх зүйлийг хурааж авангутлаа 2001 онд тус байшинг зарсан байна. Уул нь бодитоор байсан бол бас нэлээх хүүхдэд очих байсан баха. За 9 дахь байшин болохоор Jetson-ы орон сууц юм байна. Энэ байшин илүү сонирхолтой. Учир нь ирээдүйн тухай төсөөллөөр бүтээгдсэн Jetson-ы орон сууц үүндээ 1960-ад оны үеэр уран барилгын хэм маягаар санаа авч бүтээсэн байна. Тухайн үеийн архитектур нь ирээдүйн байшингууд ямар харагдах бол хэмээн төсөөлж байсан бөгөөд Лос Анжелес дахь алдартай Kenos Sphinx хэмээх байшингийн хэм маягт Jetson-ы байшин бүтээхэд шууд нөлөө үзүүлсэн байна. Тус байшин нь болохоор нисдэг тавагшаа харагддаг бөгөөд голд нь том бөмбөр оройтой 30 фунт өндөр толгууртай баригдсан. Гайхалтай энэ байшин газар хөдлөл хүчтэй шуурга бүр харийнхны дайралтаас ч төсвөрлөх чадaltaй гэдэг юм байна. Тэгэд энэ хэм маяг нь болохоор Simpson кинон дээрх одоо жүжигчин Joe McClure-ийн байшинд бол санаа өгч нөлөөлсөн байт юм байна. За 8 дахь байшин нь болохоор Minnie Mouse-ийн байшин. За Mickey Mouse-ийн үнэнч найз бүсгүй Minnie Mouse нь энэ өхөөртөн байшинд гэрийн эцэгтэй хүний үлгэр жишээг болж харуулдаг. Уг байшин нь болохоор Америк нэгдсэн улсын Disneyland, Флорида болон Калифорни дахь Микигийн Том хэсэгт бол байрладаг. Харахад зүгээр л өхөөрхөн ягаан нил ягаан өнгийн байшин шиг боловч дотор нь бүрэн тонологдсон байт юм байна. Та очихдоо болохоор дуудлагын машинд одоо захиа үлдээсэн Мики, мөн дээрээс Goofy нарын дуунуудыг сонсож болно. Мөн богино долгионы цууханд попкорн хийж байгааг шарах шүүгэнд билүү хийгдэж байгаа мэд хуурамч дүр зургийг үзэх боломжтой байх нэ. За тэгэхээр 7 талаар Up гэд хүүхэлдэйн кино байт юм байна. Та үзчихсэн байх. Би хүүхд тахта бүр энэ хүүхэлдэйн киног бол баг нэлээд их үзчихсэн. Тэгээ үнэхээр сонирхолтой хүүхэлдэйн кино. Тэгээ энэ хүүхэлдэйн киноны байшин бас бодитоор оршдог юм байна. Up киноны Том болон Эллинор хамтдаа амьдардаг байсан хөөрдөн өнгөлөг байшин 2011 онд бодитоор баригдсан. Энэ нь Make-A-Wish хандивын төслийн хүрээнд Юта мужид байрлах Bangor Homes гэдэг барилгын компани хаус хийсэн. 1950-ад оны хэм маягтай энэ байшин яг л кино шиг нарийн тооцоолж хийсэн. Дээврийн хэлбэр, шуудангийн хайрцаг, гэрлийн унтраалгуур, шалны мод гэх мэт бүх зүйлийг бодит байдал дээр буулгасан байна. $400 мянган өртгөөр энэ байшин баригдсан бөгөөд бүр зойр хүртэл нэмж барьсан байна. Харин бөмбөлгүүд нь бол байхгүй. Зарим амралтын өдөр одоо барилгачид нь зүгээр л хөвгөлтэй байх үүднээс бөмбөлөг үлээж хийдэг юм байна. За тэгээ та энэ газартай ойрхон байсан бол та энэ байшинд зураг даруулах хүслээ. За би л даруулах гэсэн баха. За 6 болохоор Hobbit-ийн байшин үнэхээр бас барьсан байдаг юм байна. Сүүлийн үед байрны үнэ нь бол тэнгэр тултлаа одоо үнэ өсөх үед нэг залуу өөрийн гэсэн Eco Hobbit гэсэн нэртэй тийм байшин барьсан байна. Уг байшин гэрэл зурагчин Simon Dale өөрийн биеэр
барилгын инженер биш ч гэсэн хадам аавынхаа тусламжтай хуршүүдийнхээ дэмжлэгээр энэ байшин бол барьсан байна. Тэр үрдэ алга суг цахилгаан хөрөөний тусламжтайгаар 4 сарын дотор байшингаа барьж дуусгасан. Тухайн байшин барихад болохоор 3,000 фунт орчим мөнгө зарцуулсан байт юм байна. Байшин нь болохоор байгальд ээлтэй дулааны модоор ажилладаг пишнтэй, цахилгааны нарны хавтантай, усны хэрэгцээг болохоор ойролцоох булаг шамдаас бол авдаг. Бүр бордоо хийх савнч хүртэл байдаг юм байна. За Саймон болохоор өөрөө хин ч юм байшин бол барьж чадна гэж бол хэлсэн байт юм байна. Бас ялангуяа одоо тэгээ Hobbit болон тэгээ Lord of the Rings буюу эдгээр одоо киног үзчихсэн хүн одоо фэнүүд нь юм байшин бол барихад аюулгүй боломж гинэ гэж бол хүмүүст уриалга төвшүүлсэн байт юм байна. За тэгээ нэрэл юм хэм тусвар Hobbit байшин нэрээ барьж болох юм шиг санагдлаа. Яг гэвэл дулаан болон цахилгаан дотроо байх албагүй болохоор хэм тусвар барьж болох байшин бол энэ л юм байна. За тавтар нь болохоор Hello Kitty-гийн байшин байт юм байна. Энэ хөргийн ягаан өнгийн Hello Kitty-гийн байшин бол түүхэнд хамгийн алдартай муур болох Hello Kitty-гээс бүрэн санаа авч бүтээгдсэн байт юм байна. Уг байшин болохоор Тайваны Тайфа хотод бол байрладаг. Гэхдээ Hello Kitty-гийн дурлагчид зөвхөн Тайванд биш дэлхийн өнцөг болон бүрт байдаг. Жишээлбэл 1990-ад онд Хятадын нэгэн нэр өөрийн охтуудаа мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд Hello Kitty-гийн байшинд барьсан байт юм байна. Харин Шанхайд байрлах өөр нэг хувилбар нь түрээсийн зориулалттай. Гэхдээ хэн ч гэсэн тэнд бол амьдарч болно. Гэхдээ өртөх нь бол нэлээд өндөр. Хоногийн 2,500 йен буюу ойролцоогоор $400 хэвцаа болт юм байна. За Монгол мөнгөөр их юм бол сая 400 мянган орчим бол болох юм байна. Гэхдээ хоногийн сая 400 мянган төгрөг гэдэг бол нэрээ л айгүй үнэтэй сонсогч шүү. Мөн дээрс нь тэр байшингийн эзэн нь болохоор Hello Kitty биш харин банкны кредит мэндэлж байна гэж хошигдсан байт юм байна. Гэхдээ нэр ихэнх байшин одоо байр дандаа банкны мэдлэгтэй тий. Энэ хошигдол нь болохоор бодит амьдралтай ойрхон юм байна. За тэгээ дараагийн барилгад орохоос өмнө биз ч түрүү хий. Цаад Темкаг ч байхгүй онгоос нэг нэлцээ. Темкагийн бичлэгийг үздэг хүмүүсүүдийн 80% нь ерөөсөө лайк сабад дартгүй юм билээ. Ерөөдөө дараагүй байгаа бол лайка дараа subscribe дарж цаасгайгаа дэмжих битэн мартай хөөрхөн амт бичлэг хийдэг гэж үнэхээр зовдөг юм билээ шүү. Тэр зовлоныг хажуусаа харахад надад ямар хэцүү байдаг гэж бодож байна. За тэр жоо. За тэгээд битэн мартай. За дөрөвдүгээр нь болохоор SpongeBob-ын байшин байт юм байна. Мэдээж энэ нь болохоор борхоцоо биш, мөн дээрээс усан дор байдаггүй. Тэр усан дор байдаг гэсэн бол одоо эзэн айлцсан живэд бүр аимшигтэй болцсон байгаа. Харин энэ нь болохоор Австрал байдаг. Энэ аврах бүтээл бол тус улсад хаа сайгүй байдаг том зүйлсийн нэг юм байна. Австралд хүмүүс Vegemite-ний сав шиг олон том зүйлс бүтээдэг. Жишээлбэл том гадилны багц, аврах хисаа, боксинг билеттэй матар, том юуж гутал, 33 фунт өндөр том манго гэх мэт маш олон зүйлүүдийг бол бүтээсэн байт юм байна. Бүр тэгээд болоогүй тэр манго нь хулгаалагдсан байдаг шүү. Гэхдээ энэ хам борцсон болохоор яг үндэ уран баримт биш. Мөн дээрс амьдрах тохиромжтой байшин бол хараахан биш. Гэтэ сонсод гонхтой байж магадгүй ч энэ нь гэхдээ аз болоход амьдрах бол боломжтой. Гэхдээ жинхэнэ хам борцоо байшин шиг бас биш юм байна. Жинхэнэ хам борцоо байшин бас бий юм байна. Хэрвээ тийм байшин хайж байгаа бол бүгд найрамдах Доминикан улсыг зорих хэрэгтэй. Учир нь тэнд Пунка Кана дахь Николедион болон Ник Resort хамтран бүтээсэн жинхэнэ хам борцоотой зочид буудал байдаг юм байна. Дотор нь тавилга, чимэглэлүүд нь хүүхдэд киноноос бараг ялгаа байхгүй шахам. Гэхдээ догтлох хэрэггүй энэ буудал нь болохоор маш хүнтэй байт юм байна. Ердөө нэг шөнө л ойролцоогоор $3,800 бол болд юм байна. Жигэн SpongeBob-ын фэнүүд л 1,500 квадрат фунт талбайтай зочид буудал бүрэн дүүрэн мэдэрч болж чадна. Тэгэхээр хүүхдэд киноны Эдвард бол хатаарх хэмжээний л гоё байшин гэж бол хүмүүс үздэг юм байна. За тэгэхээр 3 дахь байшин. Энэ байшин бол Барбигийн байшин. Олон охид Барби шиг ягаан өнгийн далайн эргийн тансаг байшинд амьдрахыг бол мөрөөддөг. Харин одоо тэд ядчил нэг өдөр мөрөөдлөө биелүүлэх боломж олджээ. Учир нь Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Sunrise хотод байрлах Barbie Dream House туршлага нэртэй 10,000 квадрат фунт талбайтай ягаан хуванцар ордон байт юм байна. Энэ бол Barbie-гийн Malibu-гийн далайн эргийн байшингийн бодит хэмжээтэй хуулбар бөгөөд Barbie-гийн үйлдвэрлэгч болон TMS Entertainment хамтарсан төсөл юм байна. Үйл хөдлөх хөрөнгийн агентлагийн хэлснээр уг байшинг 1 жилийн дотор барьж дуусгасан бөгөөд 100 гаруй галлон ягаан будаг 20 фунт гялалзуулагч ашигласан байт юм байна. Энэ байшин Барбигийн $3,500 үн бүхий цуглуулга, найзууд, гэр бүл бас мэдээж олон жил Барбигийн нууцхан дагагч Кен хүртэл багтсан байна. Эцэг эхчүүд хүүхдийн төрсөн өдөрт зориулж үүнийг түрээслэх боломжтой болгосон бөгөөд огт нь загварын тайзан дээр алхах туршлага хүртэл авч болт юм байна. Мэдээж нүүр будалд усны цасалт, хувцсны сонголт гэх мэтчлэн бас үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Хэрвээ яг иймэрхүү байшинд амьдрахыг хүсвэл Барбигийн 50 насны ойд зориулж интерьер дизайнер Jonathan Abler 2009 онд бүрэн төгшүүлсэн
3500 квадрат фут бүхий байшинг сонирхох хэрэгтэй. Энэ байшин болохоор Калифорни Малибу дахь далайн эрэг рүү харсан тансаг байшин бөгөөд яг л Барби хүүхэлдэйн киноны байшин шиг харагддаг юм байна. Тэгэхээр далайн эргийн ойролцоо гэхэр тэнд яг амьдар очил аюулгүй гоё харагдах тийм. За хоёр талахаар цасан цагааны байшин байт юм байна. Стел хотын ойролцоо жинхэнэ цасан цагааны үлгэрийн хэм маягт баригдсан гайхалтай байшин бол байдаг. Уг байшингийн анхны хэсгийг 1970-ад оны эхээр барьсан бөгөөд эзэнт нь уламжлал хэм маягаас татгалзаж байгальтай зохицох байшин бүтээхийг зорьсон байна. 2800 м2 фунт хэмжээтэй 4 унтлагын өрөөтэй энэ байшин үлгэрийн номоос гарсан мэт сэтгэлд төрүүлдэг. Хагас дугуй хэлбэртэй хаалга, гар хийцийн хаалганы нугас, модон дамнуурууд, хадан агуу мэт хан зэргийг нарийн уран барилгаар бүтээсэн байна. Энэ байшин болохоор яг л Disney гүнжид зориулсан мэт харагддаг 7 одоо хүртэл багтсан байт юм байна. Өнгөрсөн жил энэ үлгэрийн байшин $925,000 зарсан байт юм байна. Тэр $925,000 штэ хүмүүсээ. За сүүлийн нэгт нь болохоор Пластфолсын байшин байт юм байна. 1976 онд архитектор Уильям Калифорни Хиллсборо хотод шинэ барилгын материал ашиглан уран туршилт хийх зорилгоор энэ улаан бөмбөлөг хэлбэртэй байшиг барьсан. Пластфолсын хүүхэлдэйн киноны чулуун засгийн үеийн байшиг санагдуулан энэ байшин цагаан торон материалаар бүрч бөмбөлөг хэлбэрт оруулан барьж дараа нь тусгай хөөсөөр булгасан байдаг. Анхандаа цагаан өнгөтэй байсан ч 2000-ад оны эхээр болбор шар өнгөөр будсан. Дотор тал нь цагаан хэлбэрээр үлдсэн нь Калифорни халуун зууны улиралд сэрүүхэн байхад тус болдог. 3 унтлагын өрөөтэй, 2 угаалгын өрөөтэй энэ байшин $4 сая зарагдсан. Харин ийм мөнгөөр биш, зөвхөн 1-2 хоног агуун хүн шиг амьдрмаар байвал өмнөд Африкийн Седербергийн уулан барилах агуун зочид буудал гэж бас байдаг юм байна. Энэ бол үнэхээр тохиромжтой. Тус зочид буудал нь 10 өөр жижиг агуугаар хуваагдсан уулын гайхамшигт байгалыг харах амрах боломжтой байна. Мөн дээрээс нь гэрэл бохирдуулагч хотоос хол байдаг тул тэнгэрийн оддыг харахад маш тохиромжтой газар юм байна. За тэгээд нэмжлэхэд Пластфолсын байшин шиг 2 тийм адилхан байшин байт юм байна. Таалагдах юм бол part 2 дээр бас хийж болно. Тэгээд хэрвээ та таалагдах юм бол бас коммент дээр бичээрэй. За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Мэдээж таалагдсан бол лайк дараад subscribe дарж дэмжиж битэн мартаарай. Тэгээд хонхон дээр дараад та дараагийн контентыг минь хүлээж аваарай. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.